Би саяны нэг хэдэн өдрүүдэд шилийн чандад байсан учраас Монголын энэ сошиал орчин улс төрийн хүрээнд юу болсныг үзэж чадахгүй байлаа л да. Тэгээ сая ирж үзээд яасан чинь нэг бөөнд үлэн болцсон байна. Баялагын сангийнхаа 34% авахаар боллоо. Нөгөө миний нөгөө урд нэвтрүүлгээ гарч ирсэн нөгөө баруун нарангийн орд, нөгөө ухаан удгийн орд, тэгээд бүр их олон жилийн турш нэвтрүүлэг хийж хүргэсэн Ачид ихтийн ордын 34%-ийг одоо ингээ авахаар боллоо гэдэг тийм мэдээ гарсан байна. Болж энэ мэдээлэл гарахын өмнөх нь бас энэ засгийн газрын хэрэглэх газрын дарга Бямцогт ер нь надад хандаж хэлсэн юм шиг одоо миний өмнө хийжсэн рилүүдийг ягаад ингээ худал мэдээлэл тараасных нь хариуд би ингэж мэдээлэл хийж байна. Энэ 34% авах ажиллагаа бол амжилттай явж байгаа. Бямцогт бол жижигдээгүй барайгүй гэд нэг юм бас ярьсан байна. Тэрийг нь олж үзлээ. Тэгээд би Бямцогт асуумаар байна. За бүр хамгийн сүүлд би бүр Эрдэнэт үйлдвэр зочихдоо бүр авсан жижиг ярьцгаа бай тавьж асуумаар байна. Та энэ баялагын 34%-ийг авахтаа Эрдэнэт үйлдвэртээ ямар төгсөл тохирсон бэ? Одоо яг миний одоо энэ үзүүлэх энэ бичлэгт гарах энэ нөхцөлөөр зөвшөөрчихсөн юм биш үстэй. 34% авъя, хувьцаагаа шилжүүлж авъя гэдэг асуудал яригадаад өндөр авч ирсэн боловч одоо ингээ нам гүнхэн болчлоо. Энэ асуудал одоо ямар шатанд явж байгаа вэ? За өнөөдрийн байдлаар 2025 оны 8 сарын 21-ний өдөр өдрийн 72 дугаар захирамж ерөнхий сайдын захирамжаар засгийн газрын хэрэг дарга Бямцогтоор ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа юм дээр. Ер нь бол нөгөө өмнө ч гэсэн ярьдаг штэ тий 34% өгье гэдэг санал илэрхийлсэн байдаг. Гэхдээ буцаад нөгөө болцолтой байдаг. Тэгээ тэр болцлол тавьдаг. Тэр болцол нь юу вэ? За тэр болцол нь 20 жилийн хугацаанд бид үйл ажиллагаа явуулах хөдөлгөөр хангах үн тээвэрлэлтийг үн төлбөргүйгээр тээвэрлж өгөх гэдэг ийм нөхцөл байдаг. Юу гэсэн үг вэ? Тэгэхээр дахиад шинэ одоо овоолгог тэгээд 20 жилийн турш одоо овоолгоор засгийн ханга тэр овоолгоо тээвэрлж тэгжээж бид 34% өгнө гэж байна. Тэгт нэр арай л даварцсан шиг. Тэгээд өнгөрсөн тэр 14 онд үйлдвэр ашиглалтанд осноос хойш өнөөдөр хүртэл хугацааныхаа тэр 34% ногдол ашиг өгнө байр нэг юм ярьж байна. Тийм үг хэлж байна уу? Энийг бол өнгөрсөн хугацааны ямиг ярмааргүй ирээдүйд яаж ажиллах талаараа ярилцсан л гэдэг нэм байр суурийг илэрхийлдэг. За хэрвээ та энэ аимшигтай нөхцөлийг зөвшөөрөөд цагаанаас дээр Ачид ихтийн 34% авч байгаа бол би үлдгээр шууд салаач л үгүй шүү. Ийм хийцэл гэж байдаггүй байхгүй юу? Наад Ачид ихт компани чинь Эрдэнэт үйлдвэрийн тэр 4-р овоолго дээр эзэн суугаад 170 мянган тонн катодын дэс дээр эзэн суугаад 2014 оны 10 сарын 20-оос хойш өнөөдөр хүртэл тасралтгүй олборлолт хийж ашиглаж байгаа. Тасралтгүй. Энэ хугацаанд зөвхөн 2000 миний нэвтрүүлжсэн жидөөнд бол 23 оны байдлаар ихэд 1.7 тэрбум их найдын 1.7 их найдын борлуулалт хийсэн хөөе. Тэгсэн мөрдлөөр уулзад 40 тэрбумын татвар төлсөн байгаа байхгүй тэр цагаангуйс хөдөлж байгаагаар 1.7 их найдын борлуулалт хийжээ 40 тэрбум юу гэсэн үг юм бэ энэ чинь. Хэрвээ яг хууль журмаараа явсан бол наа компани чинь тэр ногдол ашиг одоо тэр юугаар бодоход чинь хэд байлаа 700 орчим тэрбум байсан баха. Тийм байсан шүү дээ. Тэгээд 700 орчим тэрбумыг өгөх ёстой байж байтлаа тэрийг өгөхгүйгээр зүгээр 34% гэдэг хэрэгэ хаачж байгаа бол тантай тохиролцоо бол энэ тохиролцоо биш. Энэ бол авилгын гэмт хэрэг шүү. Хоёр долонгууд цагааны амар тулгалтны юу байна гэж тэр 170 мянган тонн 57 мянган тонн нөөцтэй тэр 4-р явуулгыг шавхаад дуусчихаа. Нөөц нь энэ жил биш юм баг дэршилэг баарах дуусна. Дуусангууд энэ үйлдвэр өөрөө юу ч хийж болох байхгүй юу? Тэгэнгүүт засгийн газар юу шатааж ирсэн бэ гэхээр эцдагуу та нар 34% авчихаа бол биднэрт үн төлбөргүй шинэ нэмж овоолго өг. Тэгээ овоолгогч манай үйлдвэрээс хол байх юм бол шороог нь зөөж өгөөр гэж донгоцсон байгаа. Тэгсэн тохиолдолд та нарт 34% ярина. Гэхдээ энийг нэрэ зөвшөөрсөн юм биш үстэй. Тэгчээд энийг зөвшөөрчөд би ингээд хувийг авчлаа гэж ярьж байгаа бол наа чин тохиролцоо биш шүү. Энэ бол зүгээр ёстой жинхэнэ байж усгүй хамгийн одоо муу ажил шүү. Энэ бол ажил биш, энэ бол хорлон зүйдэх ажиллагаа шүү. Би энийг асуумаар байна. 3 дугаар тэр сүүлд миний тэр нэг юм дээр дурдаад байгаа энэ хэвлүүдээр яриад байгаа тэр хөшөөтийн уурхайтай холбоотой асуудал дээр яагаад хариулт өгөхгүй байгаа юм бэ? Үнэхээр тэр хөшөөтийн уурхай тэр нөөц нь тэр 300 сая тонн буюу стратеги орд муу юм уу биш юм уу? Тэрийг мэдчихэж байгаа юм уу та?
Тэр Бацаанд нар юугаа донгосоод юм яриад байгаа тэр чинь. Үнэхээр наа чин тэр хүмүүс яриад шалгаад үнэн байгаа тэрийг тэгээд үнэн бол үнэнгийн хэлээ үгүйгээр тэрийг хэлээ явуул та бас баталгаажуулаад. 3 дугаар тэр хөшөөтэй уурхай тэр хөрс хуулалт, олборлолт, ачаа тээвэр, нүүрсийн уршин тээвэрлэлт дээр таны компаниуд байдаг гэдэг юм. Энэ дээр шийдний хариу төгөлдөө. Үнэхээр миний компани байдаггүй маань тэрийгээд хэрвээ байгаа бол энэ чинь бас л амьд галын тушаалын гэмт хэрэг болчих шүү дээ. Тэгээд тоочны юм дээр яг ингээд амар ерөнхий яриад тэгээ би ингээд наадталтаа ингээд нэг 34-ийн авцсан юм шиг боловч цааталтаа байж болох хэдэн их найдын алдагдлыг хүлээг хайж байгаа бол энийг ямар балтуучныг нь хилцээ гэх юм бэ? Энэ бол бүр байж болохгүй асуудал шүү дээ.